За сайн байцгаана уу. Өнөөдөр бүгдээрээ таримлын ургалтын үед хамгийн төвөрмөл тохиолддог арчилгааны нэг буюу хог ургамлын талаар, ер нь хог ургамлтай хэрхэн тэнцэх талаар авч үзье. За ер нь хог ургамал түүний хор хөнөөл, ер нь хог ургамал гэдэг термин, хог ургамал ер нь ямар биологийн онцлогтой вэ гэдгийг бүгдээрээ авч үзье. За нэгдүгürt нь ер нь хог ургамал гэж юу вэ гэхээр одоо хог ургамал судлалын шинжлэх ухаанд хог ургамал гэдгийг хүн тариалаагүй атал тариалангийн талбайд ургаж байгаа бүхий л ургамлыг хог ургамал гинэ гэж заадаг. За өөрөөр хэлэх юм бол тарималтай талбайд ургаж байгаа бусад зүйлийн буудай, арвай, хошуу буудай, түнсний талбайд оргосон буудай зэрэг бол ерөнхийдөө хог ургамал тооцогдно. За өөрөөр энэ яг үндсэн хог ургамал судлалын шинжлэх ухаанд бол тариалангийн талбайд таримал ургамалтай өрсөлдөн ургадаг ургамлыг хог ургамал гинэ гэж ерөнхийдөө тодорхойлдог. За энэ хог ургамал нь зүйлийнхаа мөн өөрийнх нь нэг дагуул хог ургамал гэж ерөнхийдөө байдаг. Тухайн таримал ургамлыг дагж тухайн таримлынхаа зүйлийг дагж ерөнхийдөө дагуул байдлаар ургадаг тийм бас хог ургамлууд байдаг байна. За бид хог ургамал судлалын шинжлэх ухаанд бол хог ургамлыг одоо дотор нь байгалийн унган төрөх өөрчлөгдөх явцад бол ер нь зэрлэг ургамлууд бол шинэ орчинд тасан зохицоод өөр төрөл зүйл болж хуурж өөрчлөгддөг. За мөн шинэ таримлууд бий болоход үүнийгээ дагаад завсрын буюу дагуул хог ургамлууд бол төрөлжиж ургадаг. Онцлогтой учраас хог ургамал судлалын шинжлэх ухаанд бол хог ургамлыг бүрэн гэрссэн хог ургамал. За энэ нь бол ерөнхийдөө байгаль дээр зэрлэгээр тохиолдгоо болцсон зөвхөн тариалангийн юм уу механик үйлчлэл үзүүлдэг газруудад бол ургадаг. Жишээ нь луйл, шарилжийн төрлийн хог ургамлууд ордог. За дараагийнх нь бол хагас гэрссэн хог ургамал байгаа. За энэ нь бол байгалийн экосистем, агро экосистемийн алинд нь ч дасан зохицож ургадаг ургамлууд байдаг. За жишээ нь манай орны нөхцөлд бол чөдөр, сэдэргэн, мөлхөөх яг, таргун шир зэрэг олон наст хог ургамлууд багтдаг. За манай Монгол орны тариалангийн талбайд нийт бол 42 овог, 164 төрөлд хамаарагдах 440 гаруй зүйлийн хог ургамал бол ерөнхийдөө бүртгэгдсэн. За ургамал хамгааллын институтаас явуулсан судалгаагаар бол нийт тариалангийн тавилбаанд 50 гаруй хувьд нь бол одоо хувийг хамарсан судалгааны үр дүнд нийт тархсан хог ургамлын 30.4% нь олон наст, за 69.6% цөөн наст буюу 1 ба 2 настууд байдаг. За үүнээс бол 26.1% зөвхөн татар сагаг, чөдөр тарн, хонгой, хошуу бутаа зэрэг хог ургамал бол эзэлж байна. За манай Монгол орны одоо энэ хог ургамал маань ерөнхийдөө нилээд одоо тариалангийн аль ч талбайд бол нилээд тогтмол бүрэлдэхүүнтэй байдаг. Жишээ нь гэхэд одоо тариалангийн талбайгаас 16-аас 27 зүйлийн хог ургамал, за услгаатай буюу хүнсний ногооны талбайд 35-аас 40 зүйлийн хог ургамлууд ерөнхийдөө бол занхлан тархдаг. За энд бол бид нөгөө нэг хонгой, хошуу бутаа, чөдөр тарн, цагаан луйл, мөлхөөх яг гэх мэт хог ургамлыг бол дэлгэцэн дээр харж байна. За хог ургамлын гол онцлог нь юу юм бэ гэж үзэхэд, за хог ургамал бол гадаад орчны янз бүрийн нөхцөлд ургах өндөр чадвартай байдаг. Нэг зүйлийн хог ургамал гэхэд халуун, сэрүүн, хүүтэн бүсийн алинд ч идэвхтэй ургаж үржиж чаддаг. Хоёрдугаарт нь хог ургамал маань маш олон үр гаргах. Үр болон вегетатив эрхтний аль алинаар насар түргэн үрждэг. За жишээ нь гэхэд бол нөгөө нэг одоо уруу гагтаа ихэд нэг ургамал дээр 500 мянган ширхэг өргөх жишээ нэ. За дараа нь хог ургамлын үрийн элдв цохилгоо түүнд түргэн тугж дэлгэрэх боломж олгодог. Тэгээд хог ургамал маань маш олон замаар тархах онцлогтой байдаг байна. За хог ургамлыг одоо тухайн тархаж байгаа газраас нь бид нар тариалангийн талбайд, суурин орчмын газар, халзарсан газрууд, өтрөм, зам, шуудуу, хадлан бэлчээрийн талбайд ингээд тархсан байдаг гэж ангилдаг. За Оросын эрдэмтэн Писановскийн ангиллаар хог ургамлыг биологийн онцлогоор нь дотор нь паразит хог ургамал, автотроп хоолойтой хог ургамал гэж ангилж байгаа. За паразит хог ургамлаа жинхэнэ паразит, хагас паразит гээд, за харин автотроп хоолойтой хог ургамлыгаа 1 ба 2 наст, олон наст гэж ангилж байгаа. За 1 наст буюу цөөн наст хог ургамлыг эпимер, зусах, өвлжих, өвлийн 2 наст гэдээ ангилаад, зусах хог ургамлаа эртийн зусах, оройн зусах гэж хөвчлэн ангилдаг. За манай орны газар тариалангийн нөхцөлд бол эртийн болон оройн зусах хог ургамлууд маш ихээр гардаг. За харин олон наст хог ургамлыг цацаг үндэстэй, мөлхөгч, сонгонлог, гололсон үндэстэй, үндэслэг ишт үндсээр үрждэг гэж 6 бүлэг хувааж үздэг байна. За энэ нөгөө нэг саяын тайлбарласан маань 2 настайгаа бол ерөнхийдөө өвлжөгч гэж ингэж ангилж байгаамаа.
За нэг наст хог ургамал гэдэг нь. За манай Монгол орны хувьд ер нь маш түгээмэл тархдаг хог ургамал байгаа. За нэг наст хог ургамлаа эпимер зун намрын цусах гэж ингэж ангилаад за эпимер хог ургамалд нь бол одоо жишээ нь авина бутутай буюу зэрлэг хошуу будаа ордог бахан. За эпимер хог ургамал хөвчлэн бол үрээр бохирддог. За харин стерабирдис зун намрынхт нь бол энэ луйл гагдаа гэх мэт хог ургамал энэ нь бол хураалтын үед үр тариаг ихэвчлэн одоо нөгөө үр тарианы ургамлаас төвөгтэй ялгагддаг хог ургамлууд бас байдаг. За зусах хог ургамалд нь бол усан хоног будаа, тарианы хар будаа гэх мэт одоо чөдөр таран, татар цагааг, цагаан луйл гэх мэт манай Монгол орнд түгээмэл тархдаг хог ургамлууд бол хамаардаг бол энэ зусах будаатай биологийн онцлогоор ойролцоод бол тэмцэхэд их бэрхшээлтэй хог ургамал байдаг. За ер нь бол нэг наст хог ургамал буюу жилд ганц жилд одоо 3-5 сарын хугацаанд л хөгжлийнхөө үе шатыг явуулдаг. Ер нь 46 зүйлийн нэг наст хог ургамал байдаг. За 2 наст хог ургамлаа бид нөр өвлийн ба өвөлжигч гэж ангилаад байгаа. За 2 наст хог ургамал бол тархалт хурдан, хөнөөлөхтэй, тэмцэхэд хүндрэлтэй, эхний жилдээ бод хос талт үрт ургамлууд зөвхөн үрийн навч, үе ургамлуудын ботлолт явагдах ба өвөлжсөний дараа одоо ишлэж өрөө гөвдөг онцлогтой. За манай Монгол орны хувьд нөгөө царванц шарилжууд байна. За хүр гонд байна, ноцоргон байна, хар лантааз, чоны өргөс зэрэг хог ургамлуудад байдаг. За харин олон наст хог ургамлыг бид нар дотор нь вегетативаар үржидэггүй, вегетативаар сул үржидэг, вегетатив үржил ихтэй гэж ингэж ангилдаг. За вегетативаар үржидэггүй ургамал дотор нь хөвчлэн голлсон үндэстэй ургамлууд өхөр тарн, хурган жих, заан тавг, туулайн урвал, эмийн баг баха зэрэг байдаг бол вегетативаар сул үрждэг ургамалд нь одоо манай Монгол орнд түгээмэл хэрэгэл байдаг. Тархдаг арзгар азарган зэрэг хог ургамал ордог бол харин вегетатив үржлэр идэвхтэй үржигч нь үндэслэг ишт, үндсээр үржигч, ботлог, хагас паразит гэсэн хог ургамлууд бол хамаардаг. За хог ургамлыг одоо тухайн ямар овгийн ургамал бэ гэдгээс нь аваад үзвэл манай Монгол орны хог ургамал бол үетний овогт хамаардаг хог ургамлууд байна. За манай Монгол орны хувьд мөлхөө хяаг байна. За тарианы хар будаа байна. Хонгой хошуу будаа зэрэг нөгөө зэрлэг одоо хошуу будаа гэж авьяас гэж ярьдаг те хошуу будаа байна. Гэх мэт хог ургамлууд бол үетэндээ хамаардаг. За харин тарны овогт бол манай Монгол орнд түгээмэл тэрэгэн татар сагаг чөдөр тарна гэсэн юм хог ургамлууд мөн энэ хурганжих одоо энэ жишээ зураг нь байна тийм үү татар сагаг чөдөр тарна зэрэг бол хамаардаг байна. За тоонолжин цэцэгтний овогт бол тариалангийн төв ийм эдгээр хог ургамлууд байдгаас манай Монгол орнд энэ зэрлэг манжин зэрэг хог ургамлууд хамаардаг. За тэргүүлэгч цэцэгтний овогт бол манай Монгол орны хувьд одоо эдгээр хог ургамлууд бол түгээмэл байдаг. За харин энэ солономын овгийн ургамал дээр энэ хар лантааз гэдэг ургамал бол ерөнхийдөө одоо тариалангийн талбайд бас мэрсэр тархдаг. За нийлмэлж цэцэгтний овогт бол тариалангийн эдгээр ургамлууд байхад одоо тариалангийн талбайд бол энэ шаралзан, шарилж зэрэг хог ургамлууд мөн энэ чонын өрөөс гэдэг хог ургамлууд бол маш ихээр тархсан байдаг. За мөн энэ уруу гахтаа бол хамгийн их үр өгдөг гэж онцлогтой тариалангийн одоо хүнсний ногоо, үр тариа, бусад бүх төрлийн талбайд маш ихээр тархдаг ийм хог ургамал байгаамаа. За хог ургамлын үндэсний хэлбэрүүдийг аваад үзэх юм бол маш олон төрлийн үндэсний хэлбэртэйгээс гадна хүчирхэг үндэсний системтэй байдаг учраас одоо ямаш олон замаар тархдаг тийм онцлогтой байдаг. За манай Монгол орнд ер нь хог ургамлыг одоо дотоо 20 цэртэй одоо нөгөө ер нь бол тархалтын сэргийлэх зорилгоор ерөнхийдөө 20 цэртэй хог ургамлын жагсаалтуудыг бол батлан гаргадаг. За хамгийн сүүлд одоо энэ 2015 оны 6 сарын 26-ны өдөр батлагдсан хөдөө аж ахуйн сайдын тушаалаар одоо 20 цэртэй хог ургамлыг дотор нь гадаадад 20 цэртэй, дотоодод 20 цэртэй гээд эдгээрт нь ямар хог ургамлууд багтах вэ гэдгийг ингээд жагсаалтаар баталсан байгаамаа. За манай Монгол орны хувьд юм гадаадад 20 цэртэй үндсэн 12 хог ургамлууд байдаг. За жишээ нь гэхэд энэ шарилжин навчид амброиз гэж юм хог ургамал байна. Одоо энэ навчин бол юм байдаг бахан. Тэгээд энэ эдгээр нь бол үр тарианы талбайг их бохирдуулахаас гадна маш их сөрөг үр дагавартай. За гурвалжин амброиз байна. За сормоос наран цэцэг гэдэг энэ
өргөс цэсэнцэр гэдэг энэ бол улсын хилээр оруулахад боломжгүй одоо маш их сөрөг үр дагавартай тийм одоо гадаад тойроо зэртэй хог ургамлууд шар иршин байна, хээрийн орон гэх мэт. За харин Монгол улсад бол хязгаарлагдмал тархалттай дотоодод тойроо зэртэй тийм дөрвөн үндсэн зүйлийн хог ургамал гэдэг. За нэгдүгээрт нь хонгой хошуу будаа буюу Avena foetida. Хоёрд нь татар цагааг хүрэн яаноно чөдөр тарна гэсэн энэ хог ургамал бол дотоодод 20 зэртэй хог ургамалд ордог байна. За бүгдээрээ одоо дотоодод 20 зэртэй хог ургамлын нэг болох хонгой хошуу будаа гэдэг маань за ингээд ургамал маань юм биеэр ургамлын одоо гадаад шинж тэмдгээр бол ингэж харагдана. За өрн нь бол ингэж харагддаг байна. За энэ таримл хошуу будаатайгаа маш төстөө одоо овор нь том зэрлэг төрхтөө 60-аас одоо 100 см өндөр ургадаг сахлаг үндэстэйгээд за ингээд тариалангийн бүх талбайд одоо ингээд тархсан гараа ерөө голын хөндий гэх мэт бусад бүс нутгуудад ч хүртэл элбэг тархсан байдаг. За өрн бууд одоо жишээ нь хонгой хошуу будааныхаа үртэй хамт хураагдахад ялгарх төвхтэй ялгагддаг хог ургамалтай ордог. За дараагийн нэг хог ургамал бол татар сага гэдэг. За энэ л манай тариалангийн талбайд маш ихээр тархсан. За 60 см орчим босоо өгштэй. За өрн нь бол ийм гурвалжин хэлбэртэй бор өнгөтэй байдаг. За буудаа үртэй хэмжээгээр ойролцоо учраас нөгөө цэвэрлэгийн тус мөн төвхтэй ялгагддаг хог ургамалтай ордог. 6 сарын ихээр одоо генет бөөнөрөө цохидаг ганта жил илбэг одоо гараад ургацыг маш ихээр бууруулдаг. За хүүтэн тэсвэргүү урин шинд одоо нялх үед нь дөнгөж цохицхийн үед нь тэмцвэл илүү үр дүнтэй ийм хог ургамал байдаг. За дараа нь хүрэн ягаа ноно гэж байгаа. Ноно пула гэж ярьдаг. За энэ гол тод судалтай одоо тийм өчрөлсөн гişтэй 50 см орчим ургадаг. За сүүлийн үед одоо ингээд тариалангийн талбайд юм голомт байдлаар ингэж ургадаг юм онцлогтой байгаа. Ганд маш төсвөртэй юм хог ургамлаа. За бидний дараагийн дотоодод 20 зэртэй хог ургамал бол чөдөр тарна гэдэг. Одоо нөгөө нарийн утас, алтан утас гэж ерөнхийдөө бусад нутгуудад хэлдэг. Одоо ингээд маш уйлээд ингээд нөгөө нэг сахлаг ишээрээ ингээд уйлээд ингээд ороогоод ургамлыг ингээд явцдаг. Пологунумын төрөлд пологунум канвалас гэдэг нэртэй. За уян хатам өчрлөг ишээрээ мөлхөж одоо таримлд асаж ургадаг юм суман хэлбэрийн навчтай маш гоё юм хар гурвалжин хэлбэрийн үртэй. За ингээд зарим одоо хатсан гишин тасралтгүй шаарлан хуйларч ингэж бөөгнөрч байдаг тул ингээд алтан утас гэж зарим газар ерөнхийдөө нэрлэдэг. За тухайн таримлын навч шишийг ороогоод ингээд баглаад сулдаагаад тэгээ тэрнийхээ нөлөөгөөр ургамал маань ингээд налаад гимтэх. За ингээд төсвөлдөө бүр өөхөх хүртэл юм ургац боорох сөрөг нөлөө үзүүлдэг. За өрн нь бол 5 дугаар сарын эхнээс эхлээд зунжин цоворч ургаад ургадаг ингээд тэмцэд маш бэрх хог ургамал. Тийм учраас одоо энийг маш сайн үрийн материалыг цэвэрлэх, тариалангийн тарих үрийг сайн цэвэрлэх гэх мэт юм асуудлаар бол мөн тариалангийн ерөнхий соёлжилтоор одоо хожуу тарилтаар эхний удаагийнх нь одоо тархалтын хог ургамлыг устгаж байгаа дараагийн тарилтаа хийх зэрэгээр болж тэмцэж болно. За тэгвэл бид нар энэ хог ургамал гэдэг таримлалтаа ирнэ. Хог ургамалтай ер нь бид нар таримлаа авч үлдэхийн тулд хэрхэн тэмцэх ёстой вэ гэдгийг авч үзье. За хог ургамалтай тэмцэх үндсэн аргыг дотор нь бид нар урьдчилан сэргийлэх, устгах гэж эндсэнд нь хоёр ангилдаг. За урьдчилан сэргийлэх арга гэдэг нь бол ерөөсөө л хог ургамалтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга байдаг. Энд хог ургамлын тархах замыг одоо бууруулах, хог ургамал хэрхэн талбай тархахаас сэргийлэх ажил. За энэ дээр бид нар чанарт сайтай үр тариалах, үрийн материалыг одоо цэвэрлэх, дугаарлах, за хог ургамлын үржлийн бусад эрхтэн зөөгдөж тархахаас сэргийлэх гэх мэт аргуудыг бол хэрэглэнэ. За нэгдүгээрт нь үрийн материалыг цэвэрлэхдээ бид нөө цэвэрлэж дугаарлахын тулд яах ёстой вэ? За сайн чанарын үрийг тарилтанд хэрэглэнэ. Таримлын өрсөлдөх чадварыг ингэснээр сайжруулна. За соёл хүнд чадвартай том үрээр тариалах нь ургамал одоо таримл ургамал маань жигд хурдан соёолж ургах хог ургамалтай өрсөлдөх чадвар нэмэгддэг байна. Иймээс одоо бид бүхэн тарих үрээ нэгдүгээрт маш сайн цэвэрлэнэ. Хоёрдугаар одоо чанартай үрийг авч бид нөр хог тарихнаа. За мөн энэ дээр бид нөр аваад үзэхэд мөн одоо тариалах үр нь тухайн улсын тариалах үрийн стандартыг хангасан байна. За жишээ нь гэхэд хог ургамал нэгдүгээр ангийн үрээр ер нь бол нэгдүгээр ангийн үрээр тариалахыг илүү зөвлөдөг. За 1 кг буудаа арваа хошуу будааны үр нь 5 ширхэг үр байхын хог ургамлын үр байвал нэгдүгээр анги гэж үздэг.
явагддаг. Харин 5-аас 20 ширхэг үр байвал 2 дугаар анги, 20-оос 100 ширхэг үр байвал 3 дугаар ангийн үр гэж үздэг байгаа. За тэгвэл бүгдээрээ 3 дугаар ангийн үрээр хэрвээ магадгүй тарилт хийвэл нэг гат талбайд бид нөр 10-аас 15 мянган хог ургамлын үрийг зүгээр л таримл ургамлынхаа үртэй хамт тарьж гинэ гэж ойлгож болох нь. Тэгэхээр бид нөр үрийн материалыг нэгдүгээр хамгийн сайн цэвэрлэх хэрэгтэй, хоёрдугаар энэ улсын стандартын шаардлагыг хангасан 1-р ангийн үрийг авч тариалах нь илүү тохиромжтой байдаг ахнэ. За мөн дараа нь бид бүхэн хог ургамлыг одоо маш сайн цэвэрлсэн байх хэрэгтэй хог ургамлын үрээс. Тэхийн тулд хог ургамлын үрийг бол тухайн таримлын хэлбэр, хэмжээ, гадаргуун одоо энэ үрийн гадаргуун хэлбэр гэх мэтээр ашиглаад бид нар бол цэвэрлэнэ. Ингэхдээ бол үрийн жигдэрлийг тодорхойлохын тулд эдгээр таримл үр тарианы ургамлууд дээр ийм номерт шгшүүрүүдийг ашиглаж бас цэвэрлж болно. За тэгээ үрийн цэвэрлэгийг бол бид нар үндсэн болон тусгай цэвэрлэгээ гэж ярьдаг. За үндсэн цэвэрлэгээ гэдэг нь одоо яг тухайн таримлыг одоо нэг удаагийн цэвэрлэгээ хийх. За тусгай цэвэрлэгээ гэдэг нь одоо энэ 10 буудаа, хошуу буудаа гэх мэт эдгээр таримл ургамлын үрнээс төвөгтэй ялгагдж байгаад хонгой хошуу буудаа, татар цагааг, чөдөр тарна гэх мэт хог ургамлын үрийг цэвэрлэх зорилгоор 2-оос 3 удаагийн тусгай зориултын шгшүүр ашиглаад одоо цэвэрлэгээ хийх хэлээд байгаамаа. За тэгвэл энэ хог ургамлыг бид нар дотор нь одоо ялгахад төвөгтэй хог ургамл гэж ангилж байгаа. За энэ нь бол жишээ нь авч үзэхэд буудаа гэдэг таримлаас чөдөр тарна, татар цагааг зэрлэг олсын үр бол ялгахад төвөгтэй байдаг байна. 10-аас чөдөр тарна, хогийн сармаг, одоо хонгой хошуу буудаа, за хөхтөрэнээс согооврын үр ялгагддгүү, хошуу буудаанаас хонгой хошуу буудаа, царгаснаас зэрлэг гэж хошоо, сармаг манжин, ногоон хоног буудаа, тарианы хар буудаа зэрэг үрнүүд бол ерөөсөө цэвэрлэгээний явцад ялгахад төвөгтэй байдаг. За эдгээрүүд маань яагаад ялгахад төвөгтэйд нь ороод байна гэвэл нэгдүгээрт нь энэ хог ургамлын үрийн хэлбэр хэмжээ таримл ургамлынхаа үрийн хэлбэр хэмжээтэй ойролцоо байдаг. Тийм учраас нөгөө нэг ялгаж байгаа тохиромжийн одоо шгшүүрээр одоо энэ хог ургамлын үр ялгагддаггүй ахнэ. За дараа нь бид нөр урьдчилан сэргийлэхдээ зөвхөн тариалангийн талбай биш, тариалангийн бус газрын хог ургамлуудыг устгах хэрэгтэй. Одоо энд ингээ сайхан төмсний талбай байлаа гэж бодоход энэний цаагуур явж байгаа энэ захын газруудыг одоо цэвэрлэх, хог ургамлтаа тэмцэх, сувг шуудууны хажуу талын ерөнхийдөө энэ хог ургамлыг цэвэрлэх зэрэг арга хэмжээг авч ээж бид нар хог ургамлын одоо үр тархах нөхцөлийг бас бууруулдаг байна. За мэдээж дараа нь гадаадаас орж ирж байгаа үрийн чанар дээр анхаарах хэрэгтэй. Энд дээр нөгөө магадгүй одоо хориод зэртэй хог ургамлын үрүүд ороод ирэх магадaltaй. Тийм учраас үрийн материалыг гаднаас орж ирж байгаа үрийн материалыг маш сайн хянаж авах хэрэгтэй байна. За бид дараа нь хог ургамлтаа одоо тариалах технологиороо тэмцэж болно, урьдчилан сэргийлж болно, хог ургамлаас сэргийлж болно. За нэгдүгээрт нь тарих хугацаагаа маш зөв тохируулна. За энэ нь бол үндсэн таримл болон хог ургамлын аль алинд нь одоо аль альнийх нь биологийн онцлогт тулгуурлаад одоо тарих хугацаагаа сонгоно. За магадгүй одоо маш орой тарьдаг хог таримл ургамлыг эрттдүүлээд тарилаа гэж бодоход одоо тэр нөгөө хугацааг зөв сонгосноор бол одоо ингээд хог ургамлыг бууруулах боломжтой байдаг. За дараа нь үрийн нормороо тэмцэж болно. За энэ бол нэгж талбайд ерөнхийдөө ургах үргийн тооныхоо хэмжээгээр тэмцэнэ гэсэн үг байна. За үрийн нормыг одоо бид нэр жишээн дээр аваад үзэхэд завлаа буудаг бид хэд гад 3 сая ширхгээр тарьдаг байлаа гэж бодъё. За тэгвэл би тэр үрийн нормыг 2.5 болоод яачих юм бол уул нь стандартаараа 3 сая. Гэтэл энэ үлдсэн үрийн нормын хэмжээнд чинь хог ургамал одоо ургах ийм тархах боломжтой учраас үрийн нормыг маш сайн зөв тохируулах хэрэгтэй. За энэ үрийн норм дээр чинь нөгөө үрийн чанарын асуудал яригдана. Тэгэхээр үр маань чанартай, соёолол, цэвэршилт, ургах эрчим сайтай бийжээж үр маань тарьсан үр маань яг 100% соёлттой талбайд гарч ирнэ гэсэн үг байна. За дараа нь гүнээс үр суулгах гүн дээр гарч ижилнэ. За тухайн таримлын үрнүүд ихэвчлэн нэг 8 см 6-аас 8 см-ийн гүнд бол тариалдаг. За хөдөөжгөн таримлыг тариалах үед үр суулгах гүн нь одоо хог ургамлыг дарангуйлж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үүрэгтэй байдаг. За үр суулгах арга ажиллагаа нь бол нөгөө нэг таримл ургамал түргэн чигт соёолох, хог ургамалтаа өрсөлдөх чадварыг бол нэмэгдүүлэхэд чиглэгддэг байгаа. За тийм учраас бид нөр одоо нөгөө нэгдүгээрт нь үрээ маш
зөв гүнд шаардлагын стандарт одоо тий зөвлөсөн тухайн одоо буудаг 6-аас 8 см тарина гэвэл бид нар тэндээ тарих ёстой. Хоёрдугаар хөрс үрс суулгах гүн дээр хөрс боловсруулалтаа маш сайн хийх ёстой. Үр жигд гүнд суух нөхцөлийг бүрдүүлэх нь. За магадгүй 6 см суулгах таримлыг үрийг 10-д тарьчлаа гэж бодоход энэ хоёрын хооронд байгаа 4 см-т нөгөө мө таримл ургамал маань цохой үр маань ингэж дээшээ зүтгэж одоо ингэж гарч ирэхсээр юм байтал одоо хог ургамал ургаад ирэх магадaltaй. За тийм учраас нөгөө нэлэх цохой цохог ургамалд одоо нэрвэгдэх тийм сөрөгдөлтэй учраас үр суулгах гүн дээр маш их анхаарах хэрэгтэй. За дараа нь тарих аргаа зөв сонгох хэрэгтэй. За ургалтын ихэнх үед одоо энэ тарих аргыг зөв сонгосон нь одоо хог ургамалтай өрсөлдөх чадварыг бол дээшлүүлэх чухал ач холбогдолтой учраас за энийг тоонолжилж тарих юм уу, тууцлаж тарих юм уу, өргөн мөрөөр тарих юм уу, цацаж тарих юм уу, энгийн мөрөөр тарих юм уу, нарийн мөрөөр тарьдаг таримл юм уу гэдгийг тухайн таримлынхаа онцлог тарих аргад нь тулгуурлаад зөв сонгочож бид нэр хог ургамлаас урьдчилан сэргийлж чаднаа. За харин хог ургамалтай тэмцэх аргыг бид нөр дотор нь үндсэнд нь агротехникийн аргаар устгах арга агротехникийн аргаар одоо хог ургамалтай тэмцэх, за химийн аргаар тэмцэх, биологийн аргаар тэмцэх гэж 3 үндсэнд ангилдаг. За агротехникийн аргаар тэмцэх хог ургамалтай тэмцэхдээ ихэвчлэн бид хөрс боловсруулалтын дээр бол үндэслэгддэг байгаа. За хөрс боловсруулалт бүр нь өөрийн үндсэн зорилготой боловч одоо гол бас нэг туслах үүрэг нь хөрс боловсруулах үйлдэлийн туслах үүрэг бол хог ургамалтай тэмцэх зорилтыг бол давхар гүйцэтгэдэг байгаа. За хог ургамалтай тэмцэх агротехникийн аргыг бид нар бол одоо үржих замын хаах үржлийн хэрэгтнийг устгах, хөрсөн дээрх хог ургамлыг устгах гэсэн юм 3 үндсэн чиглэлээр хийдэг. За хог ургамлын үржлийн хэрэгтэн тархаас сэргийлэхийн тулд тухайн таримлын хог ургамлын тархах онцлогийг бид нар нэгдүгürt мэдж явах ёстой. За хоёрдугаарт хог ургамал маань мал амьтны нөгөө дамжих замыг бас мэдж явах ёстой байна. За гуравдугаарт нь өрн нөгөө нэг тухайн ямар одоо замаар тархаж байгаа вэ гэдгийг одоо гол нь мэдэх ёстой. За харин үржлийн эргэтнийг устгахдаа бид нар багтраах, зулгаах, хатаах, өлсгөх гэсэн юм үндсэн 4 аргыг бол ерөнхийдөө хэрэгэлдэг. За мэдээж зулгаах арга бол түгээмэл байгаа. Одоо хэрэглэгддэг. За энэ нь бол хяг, түнг зэрэг хог ургамлыг хөрснөөс цэвэрлэхээс гадна одоо хагалгааны доод үед байх найл зүрийг эхлээд анжаас явуулаад хөрсний гадаргууд гаргасны дараа борноос сэрүүлүүр зэргийг ашиглаж устгадаг арга байгаа. За энэ аргын гол дутагдaltaй тал нь гэх юм бол сэрүүлэх, самнах багжийг олон дахин явуулснаар одоо хөрс зэлэгдэл өвдрөлд орох, хөрс өөрч, тоосрох, за мөн зардал нэмэгддэг юм онцлогтой. За хатаа гарга нь бол гандан уур амьсгалтай нөхцөлд бол ихэвчлэн хэрэгэлдэг байгаа. За энэ арга бол нөгөө өрншөнд одоо энэ олон нас шааралцсан гэх мэт юм хог ургамлуудыг одоо устгах зэргээр бол хэрэгэлдэг арга байна. За өлсгөх аргыг бол энэ арзгар азарган, хийрийн шивлээ, чөтөр сэдэргэн зэрэг хог ургамалтай тэмцэхдээ хөрсөн дээр байгаа хог ургамлыг одоо ингэж байнга хөрсөн дээрх хог ургамлыг ингэж байнга устгаснаар тухайн нөгөө үндэс маань одоо өлсөж эхэлдэг. Энэ аргыг одоо ихэвчлэн уриншинд уриншаар хэрэглэхээс гадна мөн олон удаа давтаж явуулах нь бол илүү тохиромжтой байдаг. За гол дутагдaltaй тал нь гэх юм бол цаг хугацаа маш ихээр шаарддаг байна. За дараагийн нэг арга нь багтраах арга байна. За Оросын эрдэмтэн Вильямс гэдэг эрдэмтэн бол хягны үндслэг найл зүрийг устгах зорилгоор бол бий болгосон арга. За энэ арга нь бол энэ хягны энэ үндслэг найл зүрийг одоо хэрчээд буцаад болж болох буюу багтраадаг аргыг хэлээд байгаамаа. За тэгвэл дараагийн нэг асуудал нь бол хог ургамалтай химийн аргаар тэмцэх гэдэг нэг одоо арга байна. За тэгвэл бид нар энэ химийн аргаар тэмцэхийн тулд пестицид гэж юу вэ гэдэг талаар авч үзнэ. За пестицид гэдэг нь бол ерөнхийдөө хог ургамалтай тэмцдэг химийн бодисыг бол нийтэд нь пестицид гэж нэрлэж байгаа. За хог ургамалтай тэмцдэг химийн бодис маань дотроо 5% нь тухайн яг хог ургамлыг өхүүлэх үйлчилгээтэй хорт бодис байдаг. За 10% нь туслах чанарын бодис, за 85% нь дүүргэгч бодисоос бүрдсэн байна. За пестицидыг дотор нь төрлөөр нь ингэж маш олон төрлөөр ашигладаг бол биднүүртэй одоо хог ургамалтай тэмцдгийг гербицид гэж ерөнхийдөө нэрлэдэг байна. За энэ ургамал хамгааллын бодис буюу пестицидыг үйлчлэгээр нь гадаад дотоод системингээд хэрэглээгээр нь үр ариутгах ургалтын хугацаанд одоо хэрэглэх хураалтын өмнө хэрэглэх гэж ингэж ангилдаг. За бид нар энэ хог пестицидийн төрөл буюу одоо жишээ нь хог ургамлын гербицидыг сонгохдоо бид нар юуг анхаарах ёстой вэ? За мэдээж тухайн
төрлөө сонгоно. За би хог ургамалтаа тэмцэх чинь гэдгээ сонгоно. За түгээмэл нэрийг сонгоно. За жишээ нь гэх юм бол одоо жишээ нь 2 4 бүтээлийн ипер юм уу? За гэх мэтэр ингээд сонгоно. За худалдааны нэрийг сонгох хэрэгтэй, харах хэрэгтэй. За мөн өнгөөр ялгасан тэмдэглэгээ, хоруу чанар, найрлага, үйлчлэг процесс, бусад одоо тусгай тэмдэглэгээнүүдийг анхаарна. За ургамал хамгааллын одоо бодисыг дотор нь бол ингээ хоруу чанараар нь үндсэн 4 бүлэгт бол ангилж үздэг. За нэгдүгээрт нь бол хязгаарлагдмал үйлчилгээтэй. Энэ нь 1 кг амьдын жинд бол 50 мг бол орсон байх. Эдгээр хамаарагдах ургамал хамгааллын бодисууд ордог бол за 3 4-р бүлгийн дунд болон сул үйлчилгээтэй бодисууд бол манай Монгол оронд хөвчлэн одоо хэрэглэгддэг байх нэ. За энэ ургамал хамгааллын бодис нь бол дотроо хэлбэрийн хувьд уусамтгай нунтаг, их концентрацтай уусмал, за эмульсийн хэлбэртэй үрлэн бэлдэмлүүд гэж ингэж ийм 4 төрлөөр бол ерөнхийдөө зах зээл дээр байж байдаг. За одоо жишээ нь их концентрацтай уусмал гэдэгт бол бид нар хог ургамалтаа тэмцэхийн тулд Рандалф гэдэг гербицидыг бол ашиглана. За энийг бол нэлэнхүүд нь үйлчилгээтэй буюу бүх ногоон ургамлыг устгадаг учраас одоо ураншинд бол хөвчлэн хэрэгэлдэг байх жишээний байдаг бах нэ. За бид нар гербицидыг хизээ хэрэглэх вэ? Хог ургамалтаа тэмцэх бодисыг. За нэгдүгээрт нь тарихын өмнө хэрэглэж болно. За энийг эхний ээлжний хаврын эртийн засаг хог ургамлыг устгасныхаа дараа тарилтаа хийж болох нь байна. За тарилтын дараа соёлтын өмнө, ургалтын хугацаанд, хураалтын дараа хэрэглэх хэрэгтэй. За ихэвчлэн манай Монгол оронд л энэ ургалтын үед бол ихэвчлэн хэрэглэдэг. За гербицидыг цацахдаа бид нар юуг анхаарах ёстой вэ? За нэгдүгürt нь салхийг маш сайн анхаарах ёстой. Салхины хур 5 м/с-ээс багагүй байна. За мананцрын нэг гербицид цацж байгаа хог ургамал одоо шүршигч машины маань мананцар тоосонцрын хэмжээг бас сайн анхаарна. За дараа нь тухайн гербицид маань ер нь бол температурт их нөлөөлдөг учраас 25 градусаас дээш 12 градусаас доош температурт бол ер нь гербицидний үйлчилгээ буурдаг учраас энэ температурыг ихэвчлэн анхаарна. Өглөө оройдоо бол ихэвчлэн цацхын зүйтэй байдаг. За мөн ундны уснаас 100 м-с хол зайд найруулах нь тохиромжтой. За энэ зурган дээр бол салхиныхаа хурдыг болон харах хэрэгтэй, чигээ харах хэрэгтэй. За бид гербицидыг цацахдаа бол одоо манай тариаланчид маань ихэвчлэн маш их алдаа гаргаад идэг. За гербицидыг цацахдаа бид нар хамгаалтын хувцсыг бол маш сайн өмсөх хэрэгтэй байх нэ. За гербицидээ найруулахдаа ус айлаа, бодисоо найруул, хэмжлээ, ус руугаа хийлээ. За ингээ сайхан илүү асгасан ч юм уу ямар нэг юм байвал арчаад, найруулад тэгээд таглаад шүрчнэ. За хамгийн одоо бид сая өмнөх слайдн дээр хэлсэн пестицид ургамал хамгааллын бодистой ажиллахдаа хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны зааварчилгааг сайн анхаарах хэрэгтэй байдаг байна. За энэ жишээ нь ингээд хамгаалтын хувцастай хахад ингээд тоосон цар бол ингэж харагдаж байгаа л бид бүх ингээд одоо хөл нүцгэн ямар ч хамгаалтын хувцас үзэл энэ маань ингээд хүн амьсгалын замаар арьсаар гэх мэт бүх хэрэгтнэр хүний биед хортдог учраас энийг анхаарах хэрэгтэй. За дараагийн нэг хог ургамалтай тэмцдэг арга бол биологийн аргаар тэмцэх байдаг. За нэгдүгürt нь ээлжлэн тариалтаар биологийн аргаар тэмцэж болно. За нөгөө нэг таримлынхаа онцлогийг хамаарад хог ургамалдаа өрсөлдөх чадвар цайтай хог ургамлуудыг сэлгэж тариалах хэрэгтэй. За дараа нь хог ургамалтай тэмцэх хог ургамлаар хоолдог шавжийг ашиглах хэрэгтэй. За өвчин үүсгэгчийг бас ашиглаж болдог. За биологийн нийлэгжилт буюу одоо биологийн аргаар гаргаж авсан бодисуудыг бол ашиглаж болох нэ. За бид нар тариалангийн талбайд тархсан хог ургамлыг за ийм хог ургамал зүйлийн бүрэлдэхүүнээр тархсан байна. За энэ дээр ийм хог ургамалтай тэмцэх аргыг хэрэглэх юм байна гэснийхаа дараагаар хэрэглэснийхаа дараагаар бол одоо энэ хог ургамал хэрхэн тархаж вэ гэдгийг бас ингэж тооцож болдог. За тэгвэл энэ хог ургамлын хогтолтыг бол ингээд баалаар үнэлдэг байна. 1 баал, 2 баал, 3 баал, 5 баалын үнэлгээгээр бага, дунд, нэлээд их хүчтэй, маш хүчтэй гэж ангилна. За нийт тариалангийн талбай бол ингээд 10%-аас бага байх юм бол бага тархалттай, 51-ээс 75% байх юм бол их тархалттай гэдэг 5 баалын үнэлгээгээр үнэлгэнэ. За энэ бол манай Монгол орнд түгээмэл тархаж байгаа хог ургамлууд байх нэ. Одоо бид нар бол манай тариалангийн талбайд энэ мөлхөө хяа гэдэг хог ургамал бол маш их хохирол учруулдаг гэх мэт ингээд байдаг. За бид нөр хог ургамалтаа тэмцэхдээ ямар менежментийн асуудлыг анхаарах ёстой вэ гэвэл тариалангийн талбайн хөрсийг хог ургамлаас одоо бохирдохоос нэгдүгээрт нь сэргийлнэ. Энэ дээр бол хөрс боловсруулалтаар хог ургамлын үр гөвдөхөөс өмнө одоо хадах.
За хөрс боловсруулалтыг бол цэвдэг хагалгаагаар болон хаврын хагалгаагаар тэмцэж болно. За энэ хог ургамлыг бол энэ дараагийн нэг асуудал нь бол арчилгааны явцад бол гэрвцэд шүршиж болж энэ талбайн гадуурх том хог ургамлуудыг одоо гар арга механик аргаар тэмцэнэ. За услгааны дараа бол нөгөө механик аргаар ерөнхийдөө тэмцэх боломжтой байдаг. За тэгвэл энэ хог ургамал гэдэг ургамал маань ер нь хэр хор хөнөөлтөө бий гэдэг хад үзэх юм бол тариалангийн талбайд бол нэг мэдээж одоо хог ургамлаар бохирдсны улмаас дэлхийд дунджаар 65 сая тонн орчим үр тариа бол алдагддаг. Гэр ургац буурна гэсэн үг. За энэ хог ургамлын нөлөөгөөр бол ер нь за Америкийн нэгдсэн улсад хийсэн судалгаагаар бол жилд 5 milliard долларын хэмжээний хөрөнгө алдагддаг гэдэг судалгааны тоо баримт байдаг. За мөн таримлын ургац буурдаг. За дараагийн нэг сөрөг нөлөө нь хог ургамал маань таримл ургамлаас хөрснөөс чийг шимт хижээлийн байцыг маш ихээр авч ургадаг. Жишээ нь хэд шар хошоон бол бууданаас 1.5-аас 2 дахин авч ургадаг байх жишээний. За хэмж Мальцевийн судалгаанаас авч үзэхэд хог ургамал эзлэгдсэн талбайд бандан ургац 20%, эрдэн шиш 50-аас 99%, төмөс бол нэг 54-өөс 67%, манжингийн ургац 97-оос 99% буурсан та баримт байдаг бол за манай Монгол оронд хийгдсэн даваад орж инх цэцэг нарын судалгаагаар бол 1 м квадрат талбайд татар сааг, чөдөр тарн, хонгой ушуупда зэрэг хог ургамлын аль нэг нь 20-оос 30 ширхэг тохиолдоход буудан ургац бол 20-оос 32%-аар бол буурдаг үзүүлэлт байгаа. За мөн бидний хамгийн сайн мэддэг хог ургамал буюу царванц шарилж гэж байдаг. За энэ бол нөгөө сүү, мах, гурилын амтанд бол өөрчлөлт оруулахаас гадна үр тарианы ургамалтай одоо хэрвээ хог ургамлын үр одоо холилдон ургасан тохиолдолд амьсгалалт нэмэгдэж хадгалтын хугацааг бууруулдаг юм сөрөг нөлөөтэй. За дэлхийн нийт дээр бол одоо хог ургамлаас болж 90 сая тонн үр тариа алдагдаж энэ нь 200 гаруй сая хүний хүнс болохыг бол дэлхийн нийтээр тогтоосон. За дараа нь нөгөө чийг маш бага, чигийг маш ихээр одоо шаардаж одоо таримл ургамлаас булааж ургадаг байгаа. Жишээ нь шарилж бол үр тарианаас 2-оос 3 дахин ус 3-аас 5 дахин их азотыг хөрснөөс ашигладаг. За дараагийн нэг асуудал нь сөрөг нөлөө нь бол таримл ургамлыг сүйдэрлэж ургадаг. За мах сүүний амтанд оруулахаас гадна хүм малыг хордуулдаг бас нөлөөтэй. За мөн хөдөө аж ахуйн машины одоо тэр нөгөө таталцлын эсэргүүцлийг нэмэгдүүлэх, чирэгдэх, түрэгдэх зэргээр элдэншүүлэлтийн чанар бүтээмжийг бууруулдаг. За цэвэрлэгээний ажлыг эрс бууруулдаг учраас ийм сөрөг нөлөөтэй. За ингээд энэ хүү хичээлийг сонирхсан та бүхэндээ маш их баярлалаа.